За тэгээд цаа гаргаж өтгөнтэй багуудын нууц жолоонд баярлж байна. Тэгээд 1072 хувьцааг нэмэр ирдээд байна. Тэгээд нууц шинэ хүн болгонд өгөх талаард энэ ширээ интернет та боломж тавьсан. Энэ ямааны налуурыг зоноос болохгүй гэж одоо засгийн газрын шийдвэр гарч байна. Тэгээд энэ дээр надад хүмүүстэй баярлалаа хэн миний санд тусах дээр онд байна. Манай монголчууд дотоод налуурыг видео хангадаг үлээ тэгэхээр чинь дотоод хангах чинь тэгээд зоогоос бас налуураа гаргасан гарах гэж нэг жил ирж явчихаар 150 шахал засгийн газрын дотоод гарсан гэдэг бидний налуурчдад зоогоос гаргах юм биш байсан. юм бодлоо хана. Одоо тэр ноолуурдаг нэг асуудал гараад байгаа. Заавал боловсруулсан ноолуурыг гадагшаа гаргана гэдэг шийдвэр одоо энэ онограад хэрэгжиж байгаа шүү дээ. Яг энэ чинь өөрөө бас яг нэг талаараа яг цаад утга санааны хувьд хүн сонсоход бас хэцүү. Тэгээд ингээд Монгол улсад ажлын байр бий болох юм байна. Гэтэл яг одоо арьс ширэн дээр, адууны ширэн дээр, өвхрийн ширэн дээр энэ асуудал гарсан шүү. Монгол улсаас төвхийгээр гаргаж болохгүй заавал боловсруулж гаргана гэчихсэн чинь яг одоо үндсэндээ Монголоос арьс шир, адууны шир одоо өвхрийн арьсчууд өнгөө болчиход байгаа. Энэ бас яг энэний цаана зарим хүмүүс одоо сэрэмжлүүлж хэлж байгаа нь за ноолуур гэдэг юм одоо дахиад энэ тавар юм болох нэ. Заавал боловсруулж гаргах гэдэг. Заавал энийг боловсруулж гаргах гэдэг. Гэтэл одоо яг энэ Монгол улсад тэрийг бүгдийг боловсруулж гаргах чадах нь өнөөдөр байхгүй. За одоо бидний муу хэлээд хотод орж ирээд бэлэн зэн худалдаж аваад одоо ч гэсэн бас угааж гаргадаг байхаа тий. Одоо угааж гаргадаг. Дараагийн шат нь одоо самцны олоор гаргах хэрэгтэй болчиход байгаа шүү дээ. Самцны олоор заавал гаргах гэдэг. Тэгэхээр энэ цаг хугацааны хувьд яг ийм бодлого хэрэгжүүлэх юм уу? Ямар ч байсан ноолуурын үнд энэ хавар саяны татварын бодлого ноолуурын үнд сөргөөр нөлөөлөх байхаа гэсэн энэ таамгууд ярьж байна лээ. Тэгээ миний хувьд ч гэсэн энэ дээр бол ямар ч байсан өнөөдөр ингээд Монгол улсад арай хөөсөн мөнгө орж ирээд иргэдийн гар дээр мөнгө очиж явах зам нь аль нь вэ? Тэрийг л сонгох ёстой л гэж боддог. Тэдний бодлого тийм байх ёстой л гэж боддог. Тэгэхээр тэрэн дээр бол тийм хэрвээ тэр боловсруулсан тийм шатыг нэвтрүүлж гаргана гэж байгаа энэ бодлогоор тэгэхээр асуудал гарвал их хурлаар ч гэсэн маш яаралтай асуудыг ярьж шаардлагатай бол үүсгэх чиглэл цаанаас гаргаж гарах ёстой байхаа гэж бодож байгаа. Хоёрдугаар нь дээр 1072 хувьцаа гэдэг яг үнэндээ чинь одоо хоёр талын зөрчилтэй юм одоо нэг хэсэг нь 1072 хувьцааны нуугдал ашиг гэдэг за одоо баах их мөнгө авах юм байна гэж нэг хэсэг нь хүлээдэг шаарддаг. Гэтэл одоо яг үнэндээ хулгайчт нь хулгайлаад 5 гүмийг аваад хэдэн 10 жилээр гэрээг нь хийгээд урьдчилгааг нь аваад боодчихсан болохоос тэр нь ч одоо нуугдал ашиг өгдөг тэр компани чинь мөнгө байхгүй. Тэр компани чинь бүр өртөө зээлтэд аварч байгаа юм. Тэр даасан тийм их мөнгө байхгүй. Хэдэн жилийнхээ борлуулалтыг төрүүлээд хийгээд хэдэн хүн хуугаад авчихсан. Тэр хоож аваад идээд заримыг нь гадаадад офшор гэдэг дансанд байршуулад Монгол улсад тэр чинь орж ирээгүй. Тийм байдалтай. Яг өнөөдөр тэндээс их хэмжээний боломж байгаад хулгай хийснэг бол хулгай хийчихсэн байдаг. Тэрийг одоо бүгдээрээ үзэж харж штэ. Хоёрдугаар нь яг одоо тийм ноогдол ашиг мөнгө байна уу тэр компани өөрөө давхарч байгаа компани. Одоо боддоо хичнээн ашигтай байсан чинь эх 5 жилийн борлуулалтыг нь зараад эх 5 жилд нүүрс өгнө гэж хэлээд урьдчилгаа аваад бүгд гоогаад ичлээ тэр 5 жил тэр чинь баг одоо орлогогүй шахахгүй компани болж байгаа байхгүй. Орлогогүй. Тэгэхээр энэ дээр ийм зөрчилтэй тийм мэдээлэлүүд зөрчилтэй байсан. Тэр компани тийм нуугдал ашиг өгдөг чадах байхгүй. Аль үжээ тэр чинь одоо өхөр малаар бол сайхан таргалуудаа тэжээлийн нөгөөд сүгийн саагаад өдөр өхөн сар өхөн сүгийг аваад сүгийн зараа сүгээр нь цагаатаа хийгээд ашиглах хэрэгтэй байтал бид нар чинь нөгөө нэг өхөр маань өөрөө турж өгөх гэж байгаа байхгүй. Юун сүү сайд өхөн байтах тэр чинь одоо баг тэр өхөр алаад идчихдэг хүрсэн байгаа байхгүй. Тэгээд даалгаврын хугацаанд бүтгэхгүй юм тийм. Тэр компани яг ингэж ярьж байгаа байхгүй. Энэ одоо сонгуулиас өмнө намын дэрждээр жагаалгаас тэр сайхан одоо дарга төвөрхтэй байгаа сүү сайдын нөгөөд сүгийн саагаад өдөрт сүгийг аваад ашиглуулаад хамгийн сайн мэт өхөр чинь үнэ чинь. Гэтэл одоо тэр бид нар чинь өхрөө баг алаад идчихээд байгаа хүмүүс байхгүй тэр ч одоо. За тэгээд хүрдэж ирсэн хэрхэн Баянгол